За сайн мэдсэн үү? Бүгдэнд орой мөн төргийа. За ингээд чадхаараа монголчуудаа маш их мэдээллийг хүргэж ийн гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол нэг жоохон хэцүү юм боллоо. Айгу гадаадын харьяалтын газар шалгалт орсон байна. Тэгээд 11 сарын 23-нд энэ юунес энэ газарт шалгалт орж исэн цөөвлийн одоо нэг тэгвэний газар аахгүй юу? Тэгээд энэ шалгалтаар одоо 40 хүн бариад ингээ явсан. Тэр үнд нь бол монголчууд бол зөндөө монголчууд бол 11 сарын 23-нд бас Монгол ботсон юм билээ. Гэтэ хин ямар хүн ботсон гэдгийг би бол мэдэхгүй. Тэр үед бол нэг монгол хүн мэдээлэл өгөөгөөс болоод айгүй монгол хүн ботсон. Зөндөө монгол хүн гээд зорилгоо илүүж чадаагүй ботсон. Тэгэхээр өнөөдөр одоо орж байгаа энэ шалгалт бол ингээд визийн шалгаад ингээд ажил хийж болохгүй визтэй байвал